Сайн байцгаана уу? Цалаар зургийн дуулын багш хөслөн байна. Өнөөдөр болохоор 12-аас дээш насны хүүхдүүдийн 3 дахь хичээл эхэллээ. Өнөөдрийн хичээлээр болохоор аслалт ба өнгийн аслалт мөн хуулбар зургийн хичээл байгаа. Тэгэхээр өнөөдрийн ашиглагдах материал маань болохоор агуурын цаас, 12 өнгийн гуаш, палитер, усгийн сав, тэгээд мөн хавтгай бэрнүүд, харандаа баллал байгаа шүү. Тэгэхээр өнөөдрийн сонгож хийж байгаа зураг маань болохоор Яны Трофимовын зураг байгаа. Та манай пэйж дээрээс ингээд татах холбоосыг аваарай. Тэгэхээр аслалт гэдэг нь бол одоо ингээд бид нар ингээд гараад харахад л ажил үздэг. Ойртой зогсохоор асар том уулаагаа хэрнээ хотоо зогсон гот бидний гаранд ингээд нүдэнд маань ийм жижигхэн болж харагддаг. Ингээд бидэндээ ойр байгаа зүйлс маань томроод хотоо зогсон болон жижигч харагдахыг аслалт гэж нэрлэдэг. Аслалтыг дотор нь дүрсийн аслалт ба өнгийн аслалт гэж хувадаг. Ерөнхийдөө нэг л ойлголттой. Одоо нөгөө дүрсийн аслалт гэхээр ойр байгаа зүйлийн хэмжээг нь ярьж байгаа юм. Холбох тусам жижигэрдэг. Өнгийн аслалт нь болохоор ойрхон харагдахад тод харагдаж байгаа зүйлс маань холбох тусам улам өнгөнд бүтгэж харагддаг. Шууд жоохон тийм цэхэдэн өнгөтэй, цэхэр туяатай болж харагддаг. Тэгээд одоо багш нь зураг зурж явах явцдаа аслалтын тухай ойлголтыг зааж өгөх болно. Тэгэхээр бүгдээрээ эхлээд сонгож авсан зургийнхаа хар зургийг нь гаргах болно. За ингэхдээ шууд нөгөө өмнөх хичээлтэйгээ адилханаар талбайгаа дөрөв хуваах болно. Мөн 6 4 хуваах гэсэн. За ингээд 6 сайн ажиглаад бидний харааны төвшин гэж бас байдаг. Харааны төвшний талбай. Тэрийг болохоор 6-наас ажиглаж агаад тэмдэглэнэ. За ер нь бол энэ тэнгэр газар уулзж байгаа цэгийг хэлж байгаа юм л да. За одоо ингээд эцэст нь бүх дүрсүүд маань ингээд нэг газар уулзаад нэг цэгт болж харагдаж байгааг нэг цэгийн аслалт гэж хэлдэг. Эдгээр маань болохоор модд маань ингэж дараалж явж байгаа. Дарааллыг ингэж шугамар тэмдэглэж өгч байгаа. Моднуудын маань хэсэг маань ингэж харагдаж байна. Энэ гэрлээ шогийн маань өндөр. За одоо гол модны маань байрлал маань за одоо ерөнхийдөө зураг маань ингэж дүрс гэхээсээ илүү өнгөнээр тоглолт хийсэн учраас одоо модныхаа ерөнхий дүрсийг нь гаргана гэсэн үг. За ерөнхий дүрс хөдөлгөөн хэлбэрийг нь авч үлдээд за энэ дээр гэхдээ бид наадалт нь гэрлийн шонгуудыг нямбай зурсан дээр 6 анхнаасаа л эхлэхдээ зарим зүйлсээ тодорхой зурчих юм бол зургийнхаа гол дахиад засах шаардлагагүй болдог. За энэ техник гэх юм шүү. Одоо энэ 6-ийнхаа дагуу тэмдэглэж явж байгааг анхаарах хэрэгтэй. За дүрс маань арай жоохон жижигэрч эхэлсэн байна. Энэ нөгөө аслалтын хууль маань байгаа шүү. Энэ хоорондох зайн ч гэсэн багасж ирнэ. Та бүхэн зурганаасаа сайн ажиглаад мөн аслалтын хуулиа бодоод сурах юм бол зураг маань илүү бодиттой болох болно. За энэ хоёр дахь модны маань шин. Маань ерөнхийдөө өнгөнүүдийнхаа заагийг нь тэмдэглээд өгнө. Нас маань энэ хэсэгт нь шаргал өнгийн зааг. За тэгээд сайн ажиглах юм бол зургийн маань яг төв хэсэгт нь алхаж буй хос байгаа. За энийг сүүлд нь зурх учраас ерөнхий өндөр хэмжээг нь тэмдэглэн хэд нямбал зурх шаардлагагүй. Энийг бид бүхэн биерийнхаа таталтаар зурх болно. За ингээд зураг хийцгээе. Одоо бид бүгдээрээ зураг бодож эхлэхдээ зурган дээр хамгийн хүнд өнгнөөс эхлэх болно. Гэхдээ асал байгаа хүнд өнгнөөс гэсэн үг. Тэгэхээр энэ зурган дээр болохоор
Энэ хэсэг дээр байгаа энэ хөлбөр өнгө нь маш тод байгаа. Энэ хэсгээ зурна. Тэгээд мөнгөний доогоор байгаа бараан өнгөнүүдэд тавина. Ер нь яагаад бараан өнгөнөөс эхэлж байгаа вэ гэхээр цаас маань өөрөө цайвар. Тийм учраас бараан өнгөнөөс эхэлж тавьсан зүйтэй байдаг. Цагаан дээрээ цагаанаас эхлэх юм бол явсаар гад хамгийн бараан нь ингээд ялгах харахгүй болдог. За энэ зургийг маань та бүхэн харж байгаа маш өнгөлөг зураг байгаа. Тэгэхээр нэг өнгөөрөө хань бодож байгаа юм шиг зурна. Зурхгүй шүү. Та бүхэн палитрийг маань ажиглах юм бол хар өнгө шахаагүй байгаа. Уран зурагт хар өнгийг ер нь барагтай бол ашигладаггүй. За одоо ингээд зурхтаа. За усыг нь өшөөж хом тахъя. Биерээ ингээд хөнгөн тавиад авч байгааг нь биерний бичлэг гэдэг. Үүнээс хойш багш нь бичлэг гэж ярих болно уу нэг? За ингээд багаар өнгөө уусгаад биерийнхаа бичлэлээр зурна. За энэ дагаа модныхоо хар зургийг алдахгүй байх хэрэгтэй шүү. Багчлаг улаан нэвснээрээ хөнгө маань илүү бараан болж өгч байгаа. Модны маань дотлын сүдэр мөн их тод байх тийм. Сайн ажиглах юм бол энд байгаа бараанаасаа илүү улаан дуу туяатай. За дараагийн бараан нь болохоор энэ хэсэгтэй. Ер нь ингээд зураг зурж эхлэхдээ бараан болгоныг нь хооронд нь харьцуулж, цэнхэр өнгө болгоныг хооронд нь харьцуулж зурх юм бол бидэнд өөрсөнд маань өнгөний ойлголт, өнгөний тооны ялгаа гэсэн хичээлүүд давхар болж өгдөг байгаа. За ингээд хатгай бэрээр зурж байгаа шүү. Хатгай бэрний бичлэлт. За ард нь баг зэрэг бараан өнгөний ихлэ тавьчих. Одоо энээрээс л бараан дээрээ цэврээр тод өнгөө тавих юм бол яг гэрэлцэж байгаа юм шиг харагддаг. За модныхоо барааныг мөнхийн мөн багшигаа хэрхэн зурж байгаа сайн ажиглаарай. Бараан өнгө зурж байхдаа удаа найруулчаад биерээ ерөөсөө усанд угаахгүй байгаа. Ингэснээрээ дараагийн өнгө маань өтгөн тавигдах нөхцөл нь тавигдаж байгаа. Биерээ зурах болгондоо дараагийнхаа модныхаа хэлбэрийг өшөө адилхан болгож давхар зургийг гаргаж ирж байгаа. Тэгснээс дураараа ингээд наан цаана тавиад байгаагүй. Угаашаар зурж байгаа учраас гэрлийгээ дарчна гэж айх хэрэггүй. Тийм учраас цөөр өнгөнүүдэд төгөж тавина. Тэгээд төгсгөлд нь хамгийн цайвар цагаан гэрлүүдэд тавина шүү. Нутаг маань ингээд холилдсон ч айх юм байхгүй. Бид нэр цөөр өнгөө тавьж байгаа учраас тэгээд цөөр энэ өнгөнүүд маань цагаан талбай үлдээхгүйгээр будах юм бол гүйцэтгэл сайтай харагдана. Гүйцэтгэл гэдэг маань зураг маань дууссан харагдана гэсэн үг л дээ. Айл болох олон төрлийн өнгийг айлтгүйгээр хооронд нь холиод ямар өнгө үүсэх нь үү? Дор бүрнээ сонирхолтойгоор туршилт хийж явцгаагаарай. За мөчөр дээр маань дээшлэх тусмаа улам улаан өнгөтэй болж харагдчихээн. Энэ бүрийг зурагтайгаа хэд адилхан болгох гэж хичээхгүйгээр өөрсдийнхөө мэдрэмжинд тулгуурлаж зураарай.
бид нэр энэ зургийг зурснараа маш олон төрлийн өнгийг хооронд нь хольж, хооронд нь уусгах үндсэн техник их сурах болно. За, модныхоо татлын суурьны өнгүүдийг баг зэрэг тэмдэглэж өгье. За, одоо бирээ салцгаана. Тэгэхэд тэнгэрийн энэ цэнхэр өнгөнүүдийг, цэнхэр нийл ягаан өнгөнүүдийг тагалж өгчөөд дараа нь энэ ногоон өнгө рүү уусгаж зуръя. Тэгээд эцэст нь ногоон өнгөнийхөө эсрэг өнгө буюу энэ улаан өнгийг нь зурхгүй бол энэ хоёрыг зэрэг зурсан тохиолдолд өнгө маань хэртэх. Маш маань усаар нарийдаг учраас маш хурдан хатдаг. Мэдээж усын сайн тохируулах хэрэгтэй. Тэгснээр хурдан хатаад дараагийнхаа зургийг ингээд зурах нөхцөл бүрдэнэ. Хүүхдүүдэд дахиад анхаараарай. Нэг бичлэг тавьчаад хоёр дахь бичлэгтээ тавихтаа өөр өнгөнүүдтэй уусгаад яваарай. Өнгө бүр маань давтагдахгүй байх тусам бидний зураг сонирхолтой байна. За, цэгэр өнгө шууд шахах. Энэ маань маш тод зураг учраас буддаг маань баг зэрэг их орох болно. Энэ цаас бидний талбай, бидний орон зай учраас чамайг ингэж зурсан байна, тэгэж зурсан байна гэж шүүмжлэхгүй. Тавьж байгаа болохоор одоо хүртэл зураг таглахдаа ерөөсөө цагаан өнгөтэй хольж тавиаг байгаа шүү. Яг үндсэн цэвэр өнгөнүүдээрээ тавьж байгаа болохоор нэгэнд цайруулсан өнгийг эргээд тод болгохын тулд маш их чанарч харддаг. Тийм учраас эхлээд тод өнгөө тавин, дараа нь цайвар өнгөө тавина. Хамгийн цайвар өнгөө тавина. За, эргээд төгч байна. Тэм одоо ингээд зурчих. Зэрэг шорог. Хоорондын цагаан баг завсар үлдээхгүй байх нь чухал. За, бид ерөнхийдөө 6 ингэж бүхэлдэн тагалж дууслаа. Одоо энэ дээрээ нөө цайвар өнгөнүүдийг тавихын тулд бид нэр усаа сольсон байгаа. За, одоо алсад харагдаж байгаа нөгөө өнгийн аслалт гэдгээрээ алсад харагдаж байгаа цэнхэр өнгө маань ингэж юм маш тийм цайвар харагдаж байгаа. Гэтэ нүдэн ханилгаад харах юм бол зурган дээр маань хамгийн тод байгаа юм маань энэ цагаан гэрэл, араас нь энд байгаа шар ногоон гэрэл, тэгээд энэ модны маань шар, тэгээд гэрэлнүүд маань тэр хамгийн эцэст нь
энд байгаа тэр цайвар цэнхэр өнгө байгаа учраас энийг хэтэрхий цагаан тавихаас болгоомжлох хэрэгтэй. За арай бага хэмжээтэй халтгай пив авлаа. Түрүүн зурж хахад та бүхэн ер нь ажигласан байх. Ингээд гуаш маань бүрэн хатаагүй байхад дээрээс нь өнгөө тавихад хооронд нь уусаад идэг. Тэгээ тийм болохоор энэ цайвар өнгөө тавихын тулд баг зэрэг хатаасан байх хэрэгтэй зураг. Одоо ингээд цайвар өнгөө тавьснаас эхлэн зургийн маань гүйцэтгэл хийгдэж байгаа учраас жоохон болгоомжтой яг бодож тавих хэрэгтэй өмнүүд ээ. Энэ байгаа цэнхрийгээ бодвол энтлийнх нь өшөө 81 онготой байгаа. Тэрийгээ ажиглаад өнгөө багаар уусгад явна. Ниманы хэсэгт шууд цайвар. За одоо ийшээгээ дээшлэх тусам хөлбөр өнгөөрөө цайралттай. Гэтэ яг энээсээ ялгаатай өнгөөр тавихгүй бол мөн энтэйгээ адилхан алсалт болоод өчөх учраас ялгахын тулд бага зэрэг нийт ягаан өнгөөс холлоо. Энэ зураг маань маш сурах юм ихтэй байгаа. Биерний бичлэлт, өнгө холлох дасгалууд биччихлээ. Яа нүдэн анилгаж хараад энд байгаа цэнхэр өнгө, энд байгаа ногоон өнгө хоёрын маань аль нь илүү цайвар байна гэдгээ ялгаж сайн анзаарч зураарай. Адилхан цайвар ногоон, цайвар цэнхэр гэж тавьж байгаа тохиолдолд энэ дээр алдах магадлал өндөр байдаг. За дахин нүдэн анилгыг хараад энд байгаа ногоон өнгө, энд байгаа цэнхэр өнгөний маань аль нь илүү цайвар байгааг анхаарад харахад энэ хэсэгт энэс илүү цайвар байна тийм ээ. Тийм учраас өшөө бага зэрэг цайруулж өгье. Өшөө хөлбөр өнгө тийш нь уусгасан байдалтай. Энэ өшөө жоохон өнгө байна.
За бидний зураг маань ерөн дуусч байна. Одоо ингээд эцсийн нэг шиг юм чангалгаанууд юм контур ажиллагаанууд юм дутуу байгаа. Ерөн дээр багшаага зурж байхад нь анзаарсан байх. Бараана цайруудаа тавьсныхаа дараа нэмж анх тавьсан бараан иш янз бүрийн мөчр идрүүдээр нэмж тодруулсан байна. Наривстэй бэрээр. За энэ дээр нэмээд хамгийн цайвар гэрлүүдээ мөн нэмж чангалж тодруулчаад тэгээд зураг маань ерөөхдөө тусч байгаа маа. За завсарлах болгоомдоо та бүхэн зургаасаа жоохон холдоод аль хэсэг нь дутуу харагдчихээн. Аль хэсгийнхаа өмнө их зургаасаа зурж юм. Тэрийг бас ажиллаад яваарай. Тэгэхгүй нөгөө байн гоёроос хараад нэг босолтгүй зурхаа бас. Зураг маань ингээд бодгосууснаас маань өөр харагддаг байгаа. Бидний нүд ингээд зургандаа дасаад ядраад алтайг олж авдаггүй байгаа. За одоо ингээд шууд нэрэн бий хэрэгтэй. Энэ дээр байгаа нэг хамгийн ойр байгаа биетүүд маань өшөө деталь ихтэй байх тусмаа цаашлах тусмаа ингээд орон зай үүсчдэг учраас энэ хамгийн наагаа зэрлэгийн шон дээр гэрэл сүдрийг нэрэн зурдаг. Одоо энд болохоор бас нэг дутуу байгаа хэсэг болохоор энд байгаа юм шаргал өнгө дутуу байгаа. Тэрийг одоо хийгээд өгнө. Энд нь ингэж цайвар өнгө байснараа ер нь зургийн маань зохиомжинд маань энэ өчрийг маань их тод ялгаж өгч байгаа. Өчр маань их бараа. Тэгээд ард нь цайвар өнгө тавьснараа цайвар дээр бараа өнгөний зохиомж үүсэж байгаа. Ер нь энэ өнгө хоорондын шилжилттэй хийхдээ биеийн бас сайн болох хэрэгтэй. Энэ ялангуяа цайвар өнгөнүүд маань их хурдан ирдэх магадaltaй. За энд маань их гоё ягаан өнгө байна. Энэ хэсэгт маань тэрийг одоо за одоо ингээд зургаасаа жоохон халтаад харцгаая. Яа энэ хэсэгт маань улаанг маань жоохон дутуугаар хийчих байна. За энэ хэсгийн маань улаангийг өшөө жоохон хүчлээд өгье. Шууд цайвар. Энэ дадлын гэрлээ өшөө. За ингээд зураг маань туслаа. Тэгээд зураг маань ихаад нэг дутуу байгаа. Тэр нь бидний гарын хэсэг. Эсвэ нэрнийгээ барьж байгаа. Зурнаа. Бид бүтээл бүртээ эсвэ зурхыг зориулсан учраас энэ бидний бүтээл болж байгаа. Тийм болохоор энэ дээр уран бүтээл чадах хэрэгтэй. Гарын хэсгийг чигээд гоё зурсан. Тэгээд ард нь зурсан оноо бичнэ. За тэгэхээр багш нь өмнөх хичээлээр заасан шигээ одоо скотч оруулж байгаа.
Тэгээд хүүхдүүдтэй анхааруулж хэлэхэд одоо бид нэр ингээд сэтгэл зүрхээ зориулаад шинээр сураад зураг зурсан учраас энийг маш гоё нямаа хадгалах хэрэгтэй. Wash маань хатгаараа ингээд юм даргалж жоохон зузаан хатдаг. Энийг ингээд цаасаа нуусан тохиолдолд wash маань хагараад мөх болдог зураг маань. Тийм учраас энийг тэгшин газар болж өгөөж аазлаад эсвэл хавцан тавиад гоё нямаа хадгалж байгаарай. Тэгэхээр өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Хүүхдүүдэд баяртай.